За нэг нь болохоор хуулийн 27-гийн 2-ын 3-т буюу албан татвар төлбөр хураамж тогтоосон харилцааг зөвхөн хуулиар буюу улсын их хурлаар л зохицуулна гэдэг заалт маань хэрэгжих боломжтой юу үгүй юу, бүх хураамж, бүх төлбөр, бүх татварыг улсын их хурлаар хилцэн гэхлээр эргээд нөгөө бусад цаг хугацааны хувьд ч тэр ер нь бодиттой биелэх боломжтой юу үгүй юу. За төсөв дагаж орж ирж байгаа хуулиудыг хязгаарлаж байгаа нь яг цаашид бидний хувьд ковид шиг юм онцгой нөхцөл байдал битгий үүсээсэ гэдэг үүднээс магадгүй зогсоож болно. Гэхдээ онцгой нөхцөл үүслэх гэхэд яалтчгүй төсвийг бас дагуулад орж ирж байгаа онцгой хуулиуд байдаг. Энэ маань бас эргээд хэрэгжих хэрэгжихгүй буцаад чөдөр тушаа болчихгүй гэсэн ийм болгоомжлол байна. За гурав дахь нь болохоор энэ анхдагч болон салбарын хуулиудыг засгийн газрын санал, засгийн газар ер нь энийг л хариуцна гэдэг байсан маань эргээд 126 гишүүнтэй болцсон гишүүн болгон салбарын асуудлыг өргөн барьж болдог, ярьдаг болох нь өөрөө эргээд бас эрсдэл үүсгдэг юм аа гэдгийг бас онцолж хэлэх гэсэн юм аа. Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дээр альва ерөнхийлөгчөөс улсын их хурлын гишүүдээс өргөн барьсан байгаа хууль тогтоомж дээр засгийн газар санал дүгнэлтийг гаргадаг. Хэрвээ дэмжээгүй болвол дэмжээгүй энэ саналаа улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд 10 минутын дотор хууль зүйн асуудалд эрхэлсэн засгийн газрын гишүүн танилцуулнаа гэд орцсон байгаа. Тэгэхээр альва хууль улсын их хурлын гишүүн байна уу, ерөнхийлөгч байна уу, орж ирж байгаа санаачилсан хуулийг хилцэх, эсэх тэр процесс дээр хэрвээ засгийн газар дэмжээгүй бол заавал 10 минутын хугацаанд энэ асуудлыг сонсдог баймаар байна. Ягаад гэвэл яалтчгүй татвар гэдэг юм уу, халамж гэдэг юм уу, тэтгэврийн энэ асуудал гэдэг юм уу, тухайлсан асуудлууд дээр яахын аргагүй салбарын санал бол маш чухал байдаг. Энэ бол эргээд системийн хэмжээнд догтлол үүсгэх хэмжээний хуулиуд ч гэсэн урд өмнө засгийн газар дэмжээгүй ч гэсэн гишүүдийн хамтын шийдвэрээр өөрчлөлт ороод явж исэн тохиолдлууд маш их байгаа. За эцэст нь бас нэг миний санаа зовоод байгаа асуудал болохоор энэ хууль хэрэгжихгүй байгаа дээр бид нар яах вэ? Монголын хууль 3 хоногт гэдэг энэ хэллэг бол миний ойлголтоор анх хууль батлагдангууд Өөрчлөн Монгол улсын бүх үнцэгт хүрдэг байсан 3 хоногт багтаагаад хүрдэг байсан гэж бараг Чингис хааны үеийн л тийм хэллэг байдаг гэж ойлгодог. Гэтэл одоо бол хууль гаргалаа 3 хоног хэрэгжээл байхгүй хэрэгжилтэнд байдаггүй гэдэг ийм ойлголттой болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг энэ хууль хэрэгжүүлэхгүй байгаа хуулийн хэрэгжилтийг бид нар хяндлаа гэхэд зүгээр хэрэгжүүлэх чиглэл өгөөл орхичдаг. Гэтэл тэр хууль яагаад хэрэгжихгүй байна вэ? Заалт нь угаасаа буруу байна уу? Эсвэл хэн нэгэн шийдвэр гаргаж байгаа тэр субъект нь өөрөө хүсэхгүй байгаад мэдсээр байж хуулийг хэрэгжүүлэхгүй байна уу гэдэг нь өөр асуудал болчихж байгаа юм байна. За хамгийн наад захын жишээ ойрд би яриад байгаа хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээний тухай хууль олон жил хэрэгжиж байгаа. Тухайн хуулийн 5-ын 4 дээр 2 жилд нэг удаа тогтооно гэж байгаа. Тухайн хуулийн 7-гийн 2-т 1 сарын 1-ээс хэрэгжүүлнэ, мөрднө гэж байгаа. Энэ хууль яах вэ тэгж яагаад өөрчилж штэ энэ хөдөлмөр нийгмийн төлөвшлийн 3 талд үндэсний хорооны гаргасан шийдвэрээ гээд 4 сарын 1-ээс 3 жил дараа л нэмж байна. Энэ зөвхөн цалин хүсний асуудал биш. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл, гадаад ажилтны төлбөр, хүчлэн бэрхшээлтэй иргэн ажилуулаагүй төлбөр ордог. Яах? За хариулт өгье цогтоод гишүүн. За энэ хууль хэрэгжихгүй энэ чинь зарим юм энэ төлбөр тооцоон дээр л хүмүүс ингээд асуугаад байна л да. Энэ хууль хэрэгжлгүй яг энэ хэрэгжих боломжтой энэ яг одоо хэрэгжиж байгаа хууль шүү дээ. Угаасаа хэрэгжиж байгаа хууль бид нар нэмээд илүү боловсронгуй болгоод оруулж ирж байгаа. Энэ дээр тэр нөгөө энэ төлбөр тооцооны тухай асуудал дээр би түрүү нөгөө хариулсан. Угаасаа эрхийн хуваарлалт бол аль хэдийн хийгдсэн. Энэ хууль хийгээгүй. Энэ бол зүгээр наривчилж өгж байгаа болохоос биш. Энэ чинь засаг захиргааны нэгжийн тухай хууль, үндсэн хууль эднэрээр татварын тухай хууль эднэрээр хийгдсэн байж байгаа зүйл. Энэ дээр харин тухайн байгууллага энийг хэрэгжүүлэхдээ эрхээ нөгөө хуулиар эрхийн аль хэдийн шилжүүлээд өгсөн байхад тэрийг цаашаа журам гаргаад шилжүүлэхдээ тэр эрх нь хүрэхгүй угаасаа хуулиар заагаагүй хүнд шилжүүлж болохгүй шүү л гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр энэ эсрэгээр харин энэ нь хэрэгжээд явах ёстой бөгөөд ингэжээж тэр хүн суртал арилгах боломж гарнаа. Энэ салбарын гишүүн болгон салбар болгон дээр гишүүн болгон санал ингээд хууль гаргах боломж чинь хүндрүүлэх юм биш үү гэд.
Яг хөө гэхдээ үндсэн хуулиараа улсын их хурлын гишүүд, засгийн газар, ерөнхийлөгч хууль өргөн барих юутай байгаа шүү дээ. Бүрэн эрхтэй. Тэрийг бол бид нар ямар нэгэн байдлаар энэ хуулиар лав хязгаарлах боломж байхгүй. Энэ нөгөө тэр татвар биш юун дээр бол хууль хэрэгжихгүй байгаа дээр харин яг одоо жишээлбэл нэг далайлтаар бүх юмыг шийдэхгүй. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтэнд бас айгүй нэмэр болно. Яг тэгвэл энэ хуулийг оруулж ирэхээс өмнө нөгөө ex ante ex post судалгаануудаа хийж заавал тэр бүрдүүлбэрт нь энэ орох ёстой. Тэгээ энэ хууль хэрэгжүүл ямар үр дагавар гарах вэ? Эдийн засгийн ямар үр дагаврууд гарах вэ? Аж ахуй нэгжүүдэд ямар ачаал ирэх вэ хүртэл энэ юмнуудаа судалгаануудаа хийж оруулж ирэх ёстой. Учраас энэ хуулиа одоо бид нар өөрөөр хэлбэл тийм болж байгаа учраас энэ хууль боддоор ингээ хэрэгжээд явах боломжтой гэж бодож байна. Манай ажлын хэсгээс шүү нэмж хариулах юм байвал хариулчаарай. Нэмж хариулах уу? За ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За хоёр зүйл тодруулж нэмий. Нэгдүгээрт хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бас хэсэг багцаалт орж байгаа. За хууль тогтоомжийн хууль дээр хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхийг болвол эзэнгүй орхисон байж байгаа. За энийг бол 3 одоо субъектэд одоо хуваарлж ингэж зааж өгч байгаа. За нэгдүгээрт бол улсын их хурл бол их хурл болон тэгийн хуультай холбоотой асуудлаа өөрсдөө үнэлнэ. Харьяа байгууллагууд нь холбогдох хуулиудаа үнэлнэ. За эрүүл эргийн захиргааны процессын хуулийг бол хууль зүйн үндэсний хүрээлэн үнэлнэ. Үүнээс бусдыг бол засгийн газар хэрэгжилтийг үнэлж тухайн судалгаагаа 5 жил тутам legal info дээр тавьж явах ёстой гэдэг маш нарийн ийм тодорхой заалт орж ирж байгаа. За дараа нь журамтай холбоотой заалт орж байна. Ер нь журам батлах эрх олгосон энэ заалтууд зарим тохиолдолд хэрэгжихгүй байна. Батлах гэсэн хугацаанд нь батлахгүй байна. За энэтэй холбогдуулаад хэрвээ журам батлах За гүйцээж хариулъя. журам батлах буюу захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон энэ заалт хуульд байгаа тохиолдолд хуулиа дагуулж тухайн заалтыг дагаж мөрдөх журмын хууль заавал оруулж ирэх ёстой. Тухайн журмыг ямар хугацаанд баталсан байх ёстой юм бэ гэдгийг нь бол зааж өгнө гэдгийг бол тусгасан байж байгаа. За Асуурын гав их гişүү асуулт асууя.